Өнөөдрийн бичлэгээр хүзүү мөр нурууны хуршид арилгах буюу биеийн дээд хэсгийн булчин судлах массаж сонголтын тусгал хийн. Нэгтлээ хөөсөнцрөө дагсны доор ирмэгдүүлж байрлуулна. Бүгс нуруу хөөсөнцөр сайн нассан байна. Мөр сул. Ингээд хүзүүгээ хоёр тийш зөөлөн эргүүлж хүзүүндээ массаж хийн. Нассан байна. Дараагаар нь нурууны гол хэсгийг массажлахын тулд хүзүүгээ хөөсөнцөр дээр ирэхээр байрлуулад хөөсөнцрөө хоёр хажуу тийш өнхрүүлэн нуруугаараа өнхрүүлнэ гэсэн үг. Бүгс нуруу хөөсөнцрөөс хүндэрхгүй сайн наалж барьсан байна. Гараа өргөд хийж болно. Гараа өргөхөд хэцүү байх юм бол түрүүний шиг мөн доош нь болгоод хийж болно. Одоо хөөсөнцрөө хүзүүний доор хөндлөн байрлуулаад хүзүүгээ нэлтэн массажлна. Инхдээ хүзүүгээ зүгээр хөнгөн сул эргүүлэх биш. Хүзүүгээрээ хөөсөнцрлөө таарч шахаж өгөх маягтай ачаал өгч хүзүүгээ эргүүлнэ. Мөн амьсгалаа аваад гарахдаа хажуу тишээ эргэнэ. Түрүүн хүзүүний хоёр цахаар массаж хийсэн бол одоо хүзүүг нэлтэн массаж хийж байна гэсэн үг. Дараагаар нь нуруугаа нэлтэн массаж хийхин тулд хөөсөнцрөө нурууны голд байрлуулад дээш доош нь хөөсөнцрөө өнхрүүлнэ. Ингэж өнхрүүлэхэд хөөсөнцөр голгож явчаад байвал тохоогоороо хөөсөнцрийг доош болгоод үргэлжлүүлээд хийж болно. Дараагаар нь нурууны хоёр талаа сайн массажлахын тулд хажуу тишээ болж өнхрүүлнэ. Ингээд арт хэсэгт массаж хийж дуслаа. Одоо цээж хэсэгт буюу биеийн урд хэсэгт массаж хийн. Сугны дараа хөөсөнцрөө байрлуулад бие сул тавиад твтэн. Энэ мөн зурагт үзэхдээ тохиолдож үздэг байралтай төстэй байрлаа. Сугны доор хөндөр байх юм бол үүний хит ихэд бол арилдаг байгаа. За үүнийг ачаал өгөхийн тулд нуруугаараа арагшаа болоод хийж болно. Энэ цээжний булчин чангарчаар одоо мөрний үнцийг урагшин татаад мөн хүзүү бовсгоод дээр нь одоо нүрийг өөрлөгөө татаад нүрийн далилт үүсгэхэд бас давхар нөлөөлдөг байгаа юм учраас цээжний булчингаа массаж аргаар цуглаж явах нь үр дүнтэй. Одоо өшөө ачаал өгөхийн тулд урд төлөө нуглаад биеэрээ хөөсөнцрөө тийшээ доошоо эргүүлэх маягтай хийж өгнө. Хэрвээ энэ хэцүү байх юм бол одоо ихний сугаараа наалж хэвтгийг хийхэд болно. Үргэлжлүүлээд нөгөө талаараа бас энэ орой унтахынхаа өмнө хөөсөнцөр дээрх массаж хийх юм бол би маш сайн амардаг, нойр сайн хүрдэг, би хөнгөрдөг байгаа. Биеийн аль тал нь илүү одоо хөшинг хөдөлгөөн муутай тэр тал дээр арай илүү удаан хийж болно. Биеийн энэ массажийг хийхдээ амьсгалаа төгжиж болохгүй мөн мөр сул байна. Амьсгалаа аваад гаргаад алгуур хийн төгжиж байна. Ингээд биеийн урд арт хэсэгт бол массаж хийж дуусч байна. Одоо үргэлжлүүлээд хөөсөнцөр дээрээ сунгалт хийн.
Одоо нурууны дээд хэсэгт хөөсөнц рүү байрлуулад гараа алдлаад хэвтэнэ. Үүнийг хийхэд хэцүү байх юм бол амраад буцаад үргэлжлүүлж хийж болно. Энэ цэжийг бол нийтэн сайн сонгож өгдөг. Бол булчин нэг хөшөө, зангирсан, чангарсан хүмүүс бол шууд сонголтын дасгал хийхээс илүүтэй эхлээд нь хөөсөнцөр дээр массаж хийгээд тэг үргэлжлүүлээд сонголт хийхэд бол маш амар үр дүнтэй байдаг. Одоо нурууны голоор хөөсөнц рүү бусаа байрлуулад гараа алдалж хэвтэнэ. Түүхс нуруу хөөсөнцөр сайн наалж өгсөн байна. Амьсгалаа төгчгүй. Гараа одоо гараа доош нь болгоод бас хийж үзье. Англи хэлний W үсгийн хэлбэртэй гэсэн үг. Дараагаар нь гараа нээлтэн тойрог үсгэж эргүүлнэ. Гар шалан дээр сайн хүрхээр эргүүлж өгнө гэсэн үг. Анх энийг хийхэд бол гар сайн шалан дээр хүрэхгүй байх магадaltaй. Гэхдээ үнийг тогтмол хийх юм бол явандаа булчин сонголт болоод шалан дээр одоо сайн хүрдэг болно. Одоо гараа урагшин эргүүлье. Тойрог эргүүлэх юм.